За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе. За өөрийнхөө салбарын бас энэ Монголын эдийн засгийг өөрчлөхөд нэгэн түлхэц болох санаа байж болох уу гэдэг үүднээс та бүхэнтэй өөрийнхөө нэг хийсэн илтгэлийг бас хуваалцъя гэж бодсон. За Монголын эдийн засгийн дараагийн өсрэлт бол ер нь түүхэн эдээс технологи руу шилжихгүй бол бид бол ер нь дахиад хосрох нэ. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдэд бид хамгийн бага өртөгтэйгээр нь боловсруулаагүй экспортод гаргадаг. Түүнээсээ хэд $3 олдог. Тэрийг Монгол мөнгө болгоод тэгээд энэ улс орны эдийн засаг цалин тэтгэвэр бүх зүйлүүдийг ингээд авч явдаг. Улсын төсөв ажилдаг. Гэтэл дэлхий дээр байгалийн баялаг, зис алт юу гэдэг чинь босод энэ нүүрс уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэдийн өндөр өссөн байсан ч бидний эдийн засаг хэрэглээ зардал маань их өндөр байгаа учраас бид нар стратегийг арай өөрчилж харах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж би бас өөрийнхөө энэ түүхэн эдээс технологи руу гэдэг тэр илтгэлийг бас та бүхэнд ингээд хуваалцаж байгаамаа. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүн гэхээр тухайн улсад бол тухайн улсын нутаг дэвсгэр дээр нийт хүмүүсийн хэрэгжилж байгаа өрхийн хэрэглээ, бизнес хөрөнгө оруулалт компани аж ахуйн нэгжүүдийн бүтээсэн баялаг, экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд, импортлож авч байгаа бүх зүйлүүд, засгийн газрын зарцуулж байгаа төсөв, зардал, цалин, тэтгэвэр, нийгмийн даатгал бүх зүйлүүд, орлого зарлагууд, тэгээд импорт, экспорт тэр хоёрын зөрүү гэх мэтлээ энэ бүх зүйлүүдийг эдийн засаг дээр ингээд хэмжээг нь илэрхийлээд дотоодын нийт бүтээгдэхүүн болгож ингэж улс орнуудыг бол хэмждэг. Тэгэхээр энийг бол GDP гэж ингээд нэрлэдэг. Тэгэхээр энэ GDP-гээр бол улс орнуудын хэрэг баялагтай, хэрэг бүтээмжтэй, хэрэг баян, хэрэг ядуу байдгүй гэдгийг бол хэмжиж ингэж харж яадаг индикатор боёо ингээд тийм байгаа. Тэгэхээр Монголын эдийн засаг яг өнөөдрийн байдлаар ингээд чигнээд харах юм бол сүүлийн 10 жилд бол Монголын эдийн засаг бол нэг 3.6 тэрбум доллар дээр буюу сүүлийн 10 жилд бол нэг 2.3 дахин л эдийн засаг маань бол тэлсэн. За яг дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт бол нэг 6.8% дээр явж байна. За нөгөө ерөнхий сайдрын яриад байдаг нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол $10,000 төгрөг нь 2030 он гэхэд тэр нь бол яг өнөөдрийн байдлаар бол нэг нэрлсэн дундаж үнэлгээгээр бол нэг $5.8 орчимд хүрж байгаа. За тэгээд уул уурхайн салбараас бол бидэрт бол нэг 25% нь л дотоодын нийт бүтээгдэхүүн дээр бол эзэлж байгаа. За тэгээд яг уул уурхайн салбар бол нийт экспортын бараг 90% эзлээд байдаг. Яг тэр дотроо аль салбарууд нь яаж эзэлдэм бэ гэдгийг цааш нь ингээд судлаад харах юм бол нүүрс бол нэг нийт экспортын 45%, зис бол нэг 33%, алт болон бусад эрдэс минерал, газрын ховор элемент, мөнгө, сэлбэр мэндлийн үйлх систем дээр байдаг маш олон газрын ховор элементүүд бол бас манай энэ уул уурхайн баялыг дагаж бас ингээд гарч яадаг. Тэгээд тэр бол нэг 15%. За тэгээд ер нь ингээд 80% бол экспортыг бол уул уурхайн салбар. За үлдсэн хувьдыг бол ноос ноолуур, арьсшир, бэлгэр дурсгал гэх мэтлийн юм салбарууд бол ингээд бидний экспортын эзлэх хувийг бол ингээд харуулж байгаамаа. Тэгээд цааш нь ингээд харах юм бол ерөөсөө л бид экспорт бол нэгхэн зах зээл рүү гаргадаг. Тэр нь бол нийт экспортын 85%-ийг бол бүгд найрамдах хятад ард улс урд хөрш рүүгээ ингээд гаргадаг. Тэгээ ихэнх нь түүхийн хэлбэрээр боловсруулалт хийгдээгүй түүхийн байдлаараа гардаг учраас өртөг үн цэн нь бол маш бага байдаг. За тэгээд түүхийн эдийн савлгааг яг тэр уул уурхай даяар гаргаж байгаа орлого зарлага бүх зүйлүүдийг ингээд хараад ажиглах дээр, судлах дээр бол сүүлийн жилүүдэд бол уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт гайгүй өндөр үнэтэй явж байгаад 2023 оноос бол орчимтэйгээр бүр ингээд уналт руу орсон. 92, 88, 58 гэдэг маш их уналттай
Ер нь бол нөөцний экспортын орлого нэг жилд бол 34% уналттай ингээд явж байгаа. Бид нар маш ихээр нь гаргаж иж тэр уналтыг одоо тэгсвэрлж үлдэж байна гэсэн үг. Одоо юу гэдэг чинь маш энгийнээр хэлэх юм бол 100 төгрөгөөр өмнө одоо нэг вагоныг зардаг байсан бол одоо бол 70 төгрөг, 60 төгрөгөөр одоо нэг вагоныг худалдаж авдаг болсон байна гэсэн үг. Тэгэхээр бид нар 2 дахин 2 вагон нүүрс гаргаж иж нэг 100 одоо 30 40 төгрөгтэй л болж байна гэсэн. Өмнө ганцхан вагон нүүрс гаргахад л 100 төгрөгтэй болдгоос бол одоо 2 вагоныг гаргаж иж одоо 130 төгрөгтэй л арайч болж байна л гэсэн. Тэгэхээр нөхцөл байдал бол яг ийм л төвшөнд явж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ер нь яаж өөрчилж шийдэх юм бэ? Одоо яг энэ өрөө явуудах юм уу? Шийдэл нь юу вэ? Гарцсан нь юу вэ? Тэгэхээр энэ дээр бол би нэг зүйлийг бол санал болгож байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл энэ гар утас гэдэг одоо ингээд тайлбарлалт энэ гар утас ингээд байж байна. Энэ гар утас бол ерөнхийдөө зах зээл дээрх нэрлсэн дундажун за iPhone гэдэг ингээд утас байлаа гэдэг. Энэ бол нэг 1000 орчим долларын үнэтэй байна. $1000. За $1000 гэдэг бол Монгол мөнгөөр нэг 3500-600 сая төгрөг. За яг сүүлийн үеийн өндөр багтаамжтай нь бол $1500 гэдэг ч юм уу. За би дунджаар нь л авч үзэж байгаа шүү. Гэтэл энэ утасанд ордог түүхийд гэж байна. Металл, одоо эрдэс, одоо энэ шил, дотор талд нь химийн бодисууд, батарей, литиум гэдэг одоо ингээ маш олон төрлийн одоо юмнууд орж иж энэ гар утас ингээ бүрдэж байгаа. Гэтэл энэ утасны бүрдэж байгаа өртгөн үнэн гэх юм бол за нэг 40-с $60 тал байгаа байхгүй. Энэ утасны үндсэн орцсон түүхийд гэсэн үг. Гэтэл тэр $60 түүхийдийг оруулаад ийм утас болгонгуудаа дээр нь ажилтдаг одоо энэ ингээд дарах дээр дэшээ нээгдэн, ингэх дээр хүн рүү залгана, ингэх дээр одоо гэрэл асна гэдэг ч юм уу. Энэ бүгдийг ингээд програмаар бичиж байгаа. Энэ бүх програмчлалын зүйлүүд нь орох дээр энэ утас бол $1000-1500 болчихж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зөвхөн одоо бид нар ингээд нэг юм $40-с $60 түүхийдийг нь бэлдэж өгж ингэж олон жил бүсээ чангалуулж ийм байдалд амьдрах юм уу? Эсвэл цаашаа яг одоо тэр бүтээгдэхүүнийг нь үн цэнтэй болгоод байгаа ерөөсөө түүхийд дээр мөрсөлдөх юм уу? Эсвэл үлдсэн 95% мэдлэг, технологи, дизайн, програм хангамж одоо нэмэн өртөг одоо энэ боловсруулалт гэдэг төлөв ингээ ажиллах юм уу гэдэг юм ал одоо шийдэх хэрэгтэй болж байгаа шиг байна л да. Тэгэхээр дэлхийн нийт бол ерөнхийдөө баялаггүй улс орнууд бол бүгд одоо хамгийн их өндөр орлоготой, өндөр төрөний ярьжсэн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн $30,000, $40,000, $50,000 хүрээд ингээд явж байна. Тэр улс орнууд юу л орсон байх тэр ерөөсөө л өөрийнхөө сул талыг давуу тал болгоё гээд одоо баялаг байхгүй юм чинь нэг баялаг байхгүй улсууд шууд энэ технологи л орсон. Тэгээд одоо нэг жижигхэн хөөрхөн жишээ гэхэд програм хангамжийн эдийн засаг гэдэг зүйл бол одоо дэлхийн нийт дээр бол маш хурдцтай, маш одоо өсрэлт болж байна. Тэгээд 2025 онд гэхэд App Store буюу одоо энэ гар утсан дээр аппликейшн татдаг тэр одоо аппликейшнуудыг зохицуулдаг тэр платформ дээр бол ерөнхийдөө нэг жилийнх нь борлуулалт нь гэхэд л $400 тэрбум ингээд долларт авчиж байгаа. $400 тэрбум доллар шүү дээ. Тэгээд энэ дээр болох тэр Google Play дээрх орлого одоо реклам, захиалга, худалдаа авалт гэдэг бүх зүйлүүд нь ингээд ажиглагдаад нэмэгдээд явж байгаа. Дээр нь зөвхөн 2025 онд одоо татагдсан аппликейшны тоогоороо ухаалаг утсан дээр бол өдөр тутам бол хэрэглэгчид $142 тэрбум долларыг бол одоо бас ингээд зарцуулж байна. Яагаад гэвэл ийм утас үйлдвэрлэгтэй айл тэн дээр 10 аппликейшн, 20 аппликейшн, 2 төлбөртэй, 3 төлбөргүй нөгөөх нь туршилтынх гээл одоо ингээл. 2025 онд бол одоо өмнө нь дэлхийн нийтээр нэг юм тоглоом тоглодог тоглоомчид тэр аппликейшнийг хэдэн саяар нь ингэж татаж тоглодог байсан бол AI гэдэг Artificial Intelligence гэдэг одоо энэ ухаалаг одоо
хиймэл оюун ухаан гэж ярьж байгаа, бүтээмэл оюун ухаан гэж ярьж байгаа. Энэ бүх зүйлүүд гарч ирээд бас энэ дээр бүтээгдэж байгаа бүх зүйлүүд бол үнэхээр тэгсрэлт өөрчлөлтийг бол хийж байгаа. Тэгээ та нар боддоо саяны нэг аппликейшнүүд л одоо хэдэн тэрбум доллар ингээд зарцуулагч. Тэгэхэд яг өнөөдрийн одоо Монгол улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүн одоо гэх юм уу одоо түрүүний ярьсан тайлбараар бол 23.6 тэрбум долларын одоо эдийн засгт болсон нэг жилийнх. Гэтэл TikTok гэдэг одоо хүүхдүүдийн залуучуудын ашигладаг аппликейшн бол нэг жилийнх нь орлого бол 3.3 тэрбум доллар болчихж байгаа. Тэгэхээр ерөөс ганцхан аппликейшн Монгол улсын нийт эдийн засгийн ерөөсөө 14%-ийг л эзэлж байгаа ч гэдэг. Зөвхөн л ганц аппликейшн утсан дээр суугддаг нэг аппликейшн Монгол улсын эдийн засгийн 14%-ийг. Тэгэхээр одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр ганцхан аппликейшн одоо үнэхээр лаг хийх юм бол одоо нөөц биш тий одоо нөөц алт одоо яадаг тэр газрын хор элемент бүх юмуд бараг л юм тэнцүү хэлбэрийн тийм орлого орох боломж байна л гэж. Тэгэд саяны 2026 оны шинэ статистик том мэдээллийг харсан чинь хамгийн их орлоготой аппликейшнууд одоо хэдэн сая татагдсан бэ, хэдэн доллар олсон бэ гэдэг тэр бүх зүйлүүдийг ингээд хараад үзэхдээ бол өмнө дан юм тоглоомын, хүүхдийн одоо тэр YouTube-ийн, Google хайлтын системийн гэдэг одоо тийм аппликейшнууд бол хамгийн их өндөр үзүүлэлттэй хамгийн их орлогыг олж исэн бол 2025 оноос 2026 оны хооронд бол энэ ChatGPT гэдэг одоо хиймэл оюун ухаан, бүтээмэл оюун ухааны аппликейшн бол ерөөсөө нэгэн жилийн дотор 750 сая хэрэглэгчтэй бол татаж аваад тэр хүн болгон бараг л одоо 10 доллар, 5 доллар, 50 доллар, 100 долларуудыг төлөөд Монгол улсын эдийн засгаас хэдэн 10 дахин одоо тийм том эргэлтийн мөнгийг бол зөвхөн ганц аппликейшн гэдэг хийж чадчихжээ гэсэн. Тэгэхээр монголчууд энэ талбарт бид нар ер нь өөрчлөлт хэрэгтэй байна. Тэгээд бидэрт бол боломж бас байгаа. Тэгэхээр энэ салбар руу хэдүүлээ ингээд алах хэрэгтэй байна. Нөгөө нийгэмтэй хөгжилтэй хөл нийлүүлж алахгүй бол бид нар араас нь ингэж дагаж алхаад бол ямар ч бүтэлтэй зүйл бол олж харагдахгүй байна гэдгийг бол би зөвхөн бас өөр дээрээ ингэж бодож байгаа. Тэгэхээр бид нар одоо хөгжил рүү ингэж амдаж ингэж алхая. Хөгжил ийшээ ирж байгаа. Тэгвэл эндээс нь одоо барья, эсвэл бүтээн байгуулалт хий, эсвэл програм хий, эсвэл код хий. Одоо үүдчихсэн юу хийж чадхаар энэ тэрэг хий. Бид нар одоо үүдчих нүүрсээ гаргалаа, зэсээ гаргалаа, алтаа гаргалаа. Одоо үнэхээр баяждаг бол баяжхаар цаг хугацаа бас 30 40 хэдэн жил ч бараг 100 жил гаргалаа шүү дээ. Тэгсэн ч одоо зэс айлуулах үйлдвэрэж бариагүй, алтаа босруулах үйлдвэрэж бариагүй. Одоо юу гэдэм бүх одоо босруулах үйлдвэр юу ч баригдаг. Зөвхөн л түүхийгээр нь л ингээл гаргаал өнөдөр энд хүрчил. Тэгэхээр хөгжил дахиад эндээс дахиад ийшээ ингээд явж байна. Тэгэхээр бид нар араас нь дахиад ингэж хөөж явах уу? Шууд ингэж амдах уу гэдэг хоёр сонголтон дээр ирж байгаа. Тэгэхээр одоо яг энэ технологи руу шилжиж. За одоо тэр газрын ховор элементүүд одоо саяны энэ гар утсанд ашиглагддаг тэр одоо маш олон төрлийн одоо газрын ховор элементүүд ингээд явж байгаа. Соронзон одоо моторны чип, за Jones одоо хим металл ургийн салбарт графит гэдэг одоо энэ батарейг гол материал болдог болсон байгаа. Wolfram гэдэг одоо энэ хатуу хайш одоо хөнгөн цагаан зэвсэг бас ингээд ашиглагддаг. Одоо зэс молибден ган одоо тусгай хайлшаар хийгдэг. Зэс бол одоо энэ утасны дотор талын тэр цахилгаан дамжуулалт тэр бүх зүйл рүү цахилгаан машины батарей литий гэл уран цөмийн эрчим хүчний одоо шар нутаг гэдэл одоо ингээл уг нь бол боломж бол Монголд бол хэрвээ ашиглаж чаддаг бол мянгаар л байгаа. Гэхдээ энийг ашиглаж чадхааргүй одоо ингээд нэг талцал хуваагдал гадны хөрөнгө оруулагчтай өргөөсөн, айлгсан, хичээсэн тийм л одоо нэг тийм орон болж байгаа шиг байна. Тэгэхээр одоо тэр үнэхээр мэдхгүй чадахгүй салар байх юм бол тэрийг бүгдээр орхиод үнэхээр одоо маш олон 100 инженеруудыг нөгөө олон шинэ суралцагчдыг олон шинэ төгсөгчдийг одоо яг энэ салбар руу ингээд бэлдээ бодлоготойгоор бэлдээ. Тэгээ энэ салбар руу хамтдаа орё гэдэг тэр уриалгыг бол би бас ингээд дэвшүүлж байгаамаа. Тэгээд хиймэл оюун ухаан дээр
суурилсан одоо энэ технологи, програм хангамж, аппликейшн, платформ, өгдөл тэгээ одоо хагас дамжуулагч гэд бидний яг хийж чадах одоо кибер аюулгүй байдал, хиймэл оюуханы хөгжүүлэлт за дээр нь одоо юу гэдэг гэх мэтлэн одоо юм нөгөө технологиор мэдлэгээр бүтээж болох тийм эдийн засаг руу бас ингээд хувлар гаргая. Тэгээ тэрлэгөө хүүхд залуучуудыг татан оролцуулъя, бизнесүүдийг татан оролцуулъя. Тэгээ бид нар бол одоо маш хурдтайгаар энэ лөө шилжилт хэрэгтэй. Тэгээ өмнө нь бол бид рүү гарныхаа энэгээр ирсэн малтаж гараараа ингэж гаргаж нүүрс суулгаж, зэс суулгаж, ачиж, авчиж тушаагаад дийлэн бас ингээд тэр салбар явдгаараа яв. Тэгээ тэрийгэ босруулдаг одоо тэр үйлдвэр технологи нэгэнд орж ирэхгүй байгаа учраас бид нар хийж чадахгүй байгаа учраас технологи одоо яг энэ чиглэл рүү програм хангамжлал оюуны бүтээгдэхүүн гэдэг чиглэлөө ингээд хамтдаа орцгоё. Тэгээд газраа малтахаас түүнийг үнцэн болгох одоо хугарлын цэг гэж тий малтсаар хагаад бид нар энэ хөрлөө тэгвэл түүнийг технологи мэдлэг оюун руу оруулж ингэж өөрчлөгдөж шинжлэгдэж бас ингээд юм байх боломжтой байна шүү гэдэг л тийм одоо уриалгыг тийм зүйлийг бас ингээд та бүхэнтэй хуваалцаж байгаа шүү. Тэгээ та бүхэн бас цагаа гаргаж миний бас энэ ярьж байгаа зүйлүүдийг одоо зөв зөвтэй гэж ингэж харах юм бол бас ирээдүйн залуучуудад хүргэж бас хэлж одоо өгөөрөө. За тэгээ миний энэ бичлэгний доор бол одоо би өөрийнхөө имэйл хаягийг тавьчихна. Тэгэхээр одоо санал нийлж байгаа хүмүүс бол надтай холбогдороо. Би төгсгөлд нөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Отхон Үлзий гэдэг. Би програм хангамжийн инженер мэргэжилтэй. Олон нийтийн бодлогын чиглэлээр бас магистрийн зэрэгтэй. За тийм залуу байгаа төр хувийн хвшилд бас олон жил олон нийтийн байгууллагуудаас олон жил ингээд ажиллаад суралцаад алдаад бас оноод ингээд явж байгаа тийм залуучуудын төлөөлөл юм шүү. Тэгээ монголчууд одоо бас энэ сорилт бэрхшээл бүх зүйлүүдийг бас арай өөр чиглэлээр өөр одоо шавмаар өөр одоо мэдлэгээр нэгдэж мэдэж хамтдаа ингээд даван туулж бас улс их орондоо өөрчлөлт шинжилтийг өөрсдөө хийж байгаа бүтээж байгаа хувин болгондоо бас ингээд өөрчлөлтийг авчраасаа блэ гэж ингэж уриалга төвшүүлж байгаа шүү. За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Сайн үс дэлгэрэх болтугай.